сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ өнөөдрийн хинтийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Ахмадуудын аймгийн аварга шалгаруулах хуулиулын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд биеийн тамир спортын газар зохион байгуулагдлаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд аймгийн биеийн тамир спортын ордонд ахмадуудын аймгийн аварга шалгаруулах хуулиулын тэмцээн явагдлаа. Энэ жилийн тэмцээнийг спортын мастер Лувсан сүрэнгийн лав сүрэнгийн гэр бүл өөр хүүхдүүд ивент тэтгэж хамтран зохион байгуулж оролцсон юм а. Эрэгтэй 7, эмэгтэй 9 баг тамирчид оролцсон тус тэмцээнд Батширээд, Бэндэр, Жаргалтхан, Батноруу, Бороондор дадал сумдынхан идэвхтэй хамрагдаж, Хэрлэн сумын аж ахуйн нэгж байгууллагууд маань идэвх санаачлагтай оролцсон юм а. Спортоор хичээлж байсан спортын гимнастик, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисний спортоор хичээлжсэн. За үүнээс волейболын спортоор бол аймгийн олон удаагийн авраг мөн одоо улсын залуучуудын шгшээ багт хичээлжсэн. Ер нь одоо өөрийнх нь хүсэл мөрөөдөл баяр баясгалан бол спорт байсан юм аа. Ингээд спортын амжилтыг хүндэтгэж энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа. Ингээд энэхүү тэмцээн маань бас Монгол улсад биеийн тамир спортын хөдөлгөөн үүсч өгсөний 90 жилийн ойг тохиолдуулан болж байгаад бид бүхэн бас их баяртай байгаа. Тэгээ энэ тэмцээнд өргөдөж ирсэн хүндэт зочид ахмад тамирчид нийт одоо тамирчидаа бол спортын амжилт хүсэж байгаамаа. Ингээд энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа тэмцээнд хүндэтгэн хүрэлцэн ирсэн багштай, найз нөхөдөө, ахмад тамирчтай, дүүнэртэй гэр бүл өр хүүхдүүд нь бүгдээрэнд нь одоо баярлж талархаж байгаагаа илэрхийлье. За ингээд энэ одоо тэмцээн оролдоон бол бидний зүгээс биеийн тамир спортыг бас дэмжиж байгаа ханыхаа спортын алдрыг алдаршуулж дурсаж байгаа ийм одоо арга хэмжээ болж байгаа гэж бодож байна. Эрэгтэй баг тамирчдаас 1-р байрыг Батширээд сум, 2-р байранд Дадал сум, 3-р байранд Жаргалтхан сум орсон бол эмэгтэй баг тамирчдаас 1-р байранд Бэндэр сум, 2-р байранд Хэрлэн сум, 3-р байранд Бороондорчууд орсон юм а. Шилдэг давтлагчоор Дадал сумын Мөнхбат, Бороондор хотын Инх манар шалгарч, тэгш тоглогчоор Батширээд сумын Жаргал сайхан, Бороондор хотын Одон тунгалагнаар шалгарлаа. Тус тэмцээний үйл ажиллагаанд лав сүрэн агсны багш Монгол улсын спортын гавьяа тамирчин Шовдор хүрэлцэн ирж оролцсон юм а. Монгол улсад биеийн тамирын хөдөлгөөн үүсч өгсөний 90 жилийн Монголын тамирчдын баярын өдрийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдж байгаа спортын мастер лав сүрэн агсны нэрэмжтэй ахмад волейболчдын тэмцээнд нийт 7 сум, төвийн 11 байгууллагын оролцож байна. Ингээд энэ тэмцээн маань их олон баг тамирчдыг хамруулсан их өргөн хүрээтэй сайхан тэмцээн болж эхэлж байна. За энэхүү тэмцээнд Монгол улсын гавьяа тамирчин дэд профессор Шовдор багш маань хүрэлцэн ирсэн дүүл манай хинтийчүүд бүхэн туйл их баяртай байна. За энэхүү тэмцээнд бас үеийн дарга нар, үеийн ахмад тамирчин, алдартай гавьяатууд маань хүрэлцэн ирж манай үйл ажиллагаанд оролцож байгаа нь бас хинтийчүүдийг баярлуулсан сайхан үйл явдал болж байна. Энэ жил Хинтий аймгийн хэмжээнд 800 гаруй сурагч бүрэн түнд боловсролыг эзэмсэн төгсөж, улсын ихтэй сургуулийн 500 гаруй хувиар дээр өөрсдийн оноогоор өрсөлдөж байна. Ихтэй сургуулийн хувиар тараалт Өндөрхан хотод маань өчигдрөөс өрнөд байна. Энэ жил 800 гаруй хүүхэд бүрэн дунд боловсролыг эзэмшин төгсөж, улсын ихтэй сургуулийн 500 гаруй хувиар дээр өөрсдийн оноогоор өрсөлдөж байна. Уламжлал ёсоор хувиар тараалтын үйл ажиллагааг аймгийн боловсрол соёлын газар зохион байгуулж, улсын комиссар Дархан хотын Дархан дээд сургуулийн багш Баатар Хуяг, Улаанбаатар хотын Соём дээд сургуулийн багш Саран Туянаар хүрэлцэн ирээд байна. Энэ жилийн хувьд хувийн ихтэй сургуулиуд ч баггүй ирж эсэлтэй авч байна. Жил бүр Хэрлэн 1-р сургууль дээр зохион байгуулагддаг ихтэй сургуулийн хувиар тараалтын үйл ажиллагаа энэ жил мөн л бисрэгхэн наадан болж байна уу гэмээр үзэгдэж, тэрийн бүр аймаг төв рүү зүтгээд байдаггүй эцэг эхчүүд хүртэл үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө сум бүрээс хүрэлцэн ирж халуун наранд халан сууж байгаа харагдлаа. Жилийн жилд анзаарагддаг нэг зүйл бол шалгалтаар авсан онооноос хамааран хоосон хоцорсноос хэмээн ханддаг хандлага сурагчид эцэг эхчүүдэд маань их байдаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 34 мянган оюутан ихтэй сургууль төгссөн ч ердөө нийт төгсөгчдийн 13900 ажилтай болсон судалгаа гарчээ. Ингээд бодохоор ихтэй сургууль төгсөгчдийн 3.2% нь эцэг эхийнхээ ажиллаж олсон мөнгөөр ажилгүйдлийн диплом худалдаж авсан байгаа юм а. Ажилгүйдлийн цуваг нэмэх нэг шалтгаан нь мэргэжлийн сонголт. Өнөөдөр ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүд мэргэжлийн сайхан нэрэнд хуурдаж хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээгүй болсон мэргэжлэр сурсаар байна. Дээд боловсрол эзэмшигчдийн 50%
хувь нь хөдөлмөрийн зах зээлд илүүдэл болсон нийгмийн салбарын мэргэжил сонгож байгаа юм а. Боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд ихтэй сургууль төгссөн 34 мянган оюутны 14 мянга нь нийгмийн ухаан, бизнес хуулийн чиглэл, тэр дундаа нийгэм эдийн засаг, бизнесийн удирдлага, хууль эрх зүйн мэргэжил эзэмшжээ. Гэтэл эдгээр мэргэжил нь хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлтгүй мэргэжилд тооцогдож байна. Харин хамгийн хэрэлттэй байгаа уул уурхай хүнд даацын машин механизмын мэргэжлэр ердөө 4,000 хүн л төгссөн судалгаа гарсан байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтыг гаргасан байна. Хамгийн их өндөр цалин авдаг хэмээн ярьдаг уурхай мэргэжил эргэлт хэрэгцээтэй байгаа бол хүнд даацын машин, том тэрэгний жолоочийн мэргэжил Удаахбайрт жагсжээ. Харин энэ жил төгсөгчдийн дийлэнх нь уул уурхай мэргэжлэр сонгон суралцах төлөвтэй байна. Одоогийн байдлаар ихтэй сургуульд суралцж байгаа оюутнуудаас 2,000 нь уул уурхайн чиглэлээр суралцж байгаа юм а. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болох уул уурхайн их сургуулиас гадна Монгол Улсын их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, Улаанбаатар дээд сургууль дээр уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаач дээрх сургуулиудад чухал мэргэжилтэн бэлтгэхээс гадна гидрометаллурги, геотехнологи, уурхайн экологи, газрын менежментийн чиглэлээр өнгөрсөн оноос эхлэн эсэлт авч байгаажээ. Үүнээс дүгнэн хэлэхэд төгсөгчид хөдөлмөрийн зах зээлийн бодит шаардлага, эдийн засгийн чиг хандлагатайгаа уялдуулж ирээдүйн мэргэжлээ сонгох шаардлагатай байгаа юм. Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй гэдэг сайхан зөв үг байдгийг санах хэрэгтэй юм а. За манай Хинтээ аймагт бол одоо энэ жил 800 гаруй хүүхэд элсэлтийн ерхий шалгалтанд ороод одоо хуваар авах энэ үйл ажиллагаа өчигдрөөс эхлэн явагдлаа. За улсын сургуулийн хуваарууд бол Монгол Улсын их сургуулиас 74 хуваар, соёл урлагийн их сургууль 11, эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 27, боловсролын их сургууль 31, шинжлэх ухаан технологийн их сургууль 85, хөдөө аж ахуйн их сургууль 73, за мөн хүмүүнлэгийн их сургууль 16, соён дээд сургууль 7, сэрүүлэг дээд сургууль 8, Монгол дээд сургууль 10, зохиомж дээд сургууль 5, эдийн засгийн дээд сургууль 9, мандах дээд сургууль 1, Монголын үндэсний дээд сургууль 2, орхон их сургууль 16, үндэсний биеийн тамирын дээд сургууль 9, хөдөлмөрийн дээд сургууль 2, Шихийн хутаг дээд сургууль 1, Итүүгэн дээд сургууль 27, Улаанбаатар Эрдэм оюу дээд сургууль 5, Засагтхан дээд сургууль 5, Газарчин дээд сургууль 5, Чингис хаан дээд сургууль 4, Шинэ иргэншил дээд сургууль 10, Сан дээд сургууль 4, Монгол бизнес дээд сургууль 3, эдийн засгийн бизнесийн дээд сургууль 10, Идэр дээд сургууль 5, Дархан дээд сургууль 5, олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль 3, нийгмийн ухааны дээд сургууль 5 гэсэн ийм нийт одоо 513 хуваар бол одоо ирсэн. За энэ хуваарийг бид одоо төвөөс боловсролын үндэгээний төвөөс ирсэн хоёр төлөөлөгчийн хамт одоо юу яаж байна? Тарааж байна. За хөдөө орон нутгаас хүүхдүүд бол бүгд ирж бүртгүүлээд ингээд 2 дахь өдрөө үйл ажиллагаа явагдаж байна. Өндөрхөн хотод маань бүтээн байгуулалтын ажлууд эд өрнөсөөр байна. Улсынхаа баяр наадмаар ард иргэд маань өнгө зассан хотдоо сэтгэл тэнгэр баярлах нэ. Энэ жил манай аймаг улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн шугамар олон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Тухайлбал Өндөрхөн хотод улсын төсвийн 250 сая төгрөгийн хөрөнгөөр хүүхэд залуучуудын соёл спортын парк байгуулах ажил явагдаж байна. Уг паркт 5 үйт усан ориглуур, 12 жилийн баримл бүхий тоглоомын цогцлборууд баригдаж, тойрволон хайс хашаа босгон сүйдвэрч сандлууд суйрлуулах юм байна. Мөн хотын гэрэлтүүлгийн ажилд 135 сая төгрөгийг зарцуулж, урсдаг гэрэл 2 мэдээллийн гэрлэн самбар лед дэлгэц суйрлуулах ажил хийгдэж байна. Гэрэлтүүлгийн ажлыг Улаанбаатар хотын Бамбай хурд компани хийж байна. Мөн 200 сая төгрөгөөр гудамжны гэрлүүд суйрлуулах ажлыг Electric.com, Алтан очир Түмт хувьцаат компаниуд тендер шалгаран гүйцэтгэж, хотын ихэнх төв гудам замууд маань хоёр талдаа бүрэн гэрэлтэй болж байна.
Өндөрхан хотод улсын болон орон нутгийн төсөв замын сангийн 600 гаруй сая төгрөгөөр нийтдээ 3.6 км хатуу хүчлэлтэй замыг барьж байна. Хэрлэн сумын 5 дугаар багт 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга эхэлж 2-4 дугаар багт тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж байна. Түүнчлэн хүүхдийн төлөө хилтэс Хэрлэн 1-р сургууль, 4-р цэцэрлэг, ус цагуур орчны шинжилгээний төвийн барилгуудад их засварын ажлын сонгон шалгаруулалт явагдаж барилгын ажил эхлээд байна. Дархан сум, Үлзий тосгоны 75 хүүхдийн цэцэрлэг, Баян-Уваа сумын соёлын төв, Норлон сумын спорт заалны барилга дуусч, Мөрөн сумын спорт заалны барилга эхэлж байна. Берг тосгоны цэцэрлэг, Батноров сум, Үлзий тосгоны эмнэлэг, аймгийн мал эмнэлгийн барилгын засвар хийгдэж, Дархан сумын соёлын төв, Баян-Уваа сумын эмнэлгийн байранд өргөтгөл хийгдэж байна. Баян Адрах суманд их хаттын өргөө аялал жуулчлалын цогцлбор ашиглалтанд орж, Өндөрхан хотод улсын төсвийн 490 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гутлын үйлдвэр байгуулах ажлын тендерийн сонгон шалгаруулалт хийгдэн, уг үйлдвэрт ажиллах ажилчдаа сургаж бэлтгэж байна. Дараагийн мэдээллийн хөтөлбөрөөрөө бид Өндөрхан хотод маань өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцыг тус бүрдэн сурвалжлан та бүхэндээ хүргэх болно. Та бүхэнд өнөөдрийн хинтийн мэдээллийн хөтөлбөрөөр танилцууллаа. Анхаарал тавьсанд баярлалаа.